Хань би одоо үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрх мөндөд та бүхэнд Увс аймгийнхаа нутгийн зөвлөл манай Увс нутгаас Монголын одоо соёл урлалт ажилдаг уран бүтээлчид соёл урлагийн зүтгэлдүүдийнхээ өмнөөс одоо энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна. За манай бид аймгийн нутгийн зөвлөл аймгийнхаа одоо 100 жилийн ойн үйл ажиллагааг 24 оны 12 дугаар сарын 14-нд нутгийн зөвлөлөөс санаачлаад Чойл сөргөн гишүүн, Заяавал гишүүн, Цогт хэрэл гишүүн нарын дэмжлэгтэйгээр бид аялыг хэсэг ажиллаж Увс аймгийн 100 жилийн ойн үйл ажиллагааг Ус 100 жил гэдэг хууч оноо өдөх, шинэ оноо өгдөх ийм үйл ажиллагаагаар эхлүүлснийг та бүд мэдэж байгаа. За тэр үеэр бид одоо бас оны онцлог Увс нутгийн одоо уугуул иргэдээ тодруулсан ийм үйл ажиллагаа зохион байгуулсан. За энэ онцлог хүмүүсийн нэгнээр бол манай Увс аймаг бол эрүүл мэндийн салбарын одоо анхны хөдөлмөрийн баатар Алдар Тэмч Дэлэг гэж хүн байсан. Анхны хөдөлмөрийн баатар одоо Дэлэг гэж хүн төрсөн байдаг ийм төвхтэй. За 2024 онд манай Увс нутгийн өмнө усын уугуул эрүүл мэндийн гавьяат ажилтан манай Мөнхөөгөө Увс нутгаас эрүүл мэндийн салбарт 2 дахь хөдөлмөрийн баатар төрсөн юм аа. Тэгээд Мөнхөөгөө маань энд хүрэлцэн ирсэн байна. 2024 он бол шинэ жилийн үйл ажиллагааны үеэр Увс нутгийн одоо алдартай онцлог хүнээр таныг өргөмжилснийг баяртайгаар уламжлаад тэр үед одоо Мөнхөөгөө бас хүрэлцэн ирэх боломжгүй байсан. Өнөөдөр хүрэлцэн ирсэн танд энэ одоо хүндэтгэлээ танд гардуулж танд эрүүлэг хас жаргал хамгийн одоо сайн сайхан мөхний хүсээ өрөөж байна. За таны хүрж байна. За уншиж байгаарай. Монгол улсын хөдөлмөрийн баатар Доржийн Мөнхөө танаа нийгмийн хөнгөлөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж гэр бүлийн үндэс нь эмэгтэйчүүдийн эрх ашигыг хамгаалах хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлж Монгол улсын төрийн дээд чагнал хөдөлмөрийн баатар цол хүртсэнд Увс нутгийн 100 олон бахархал хүндлэлээр өргөн барьж байна. Үзэгсэлэнд омог үзэгсэлэнд мянганы уус ивэж орчинд туулсан гигэн мөр ивэж оюунт Монгол эхчүүдийн ариун хайр ивэж олон түмнийхээ хүндлэлийг хүртсэнийг тань алдаршуулъя. Улаанбаатар хот Увс аймгийн нутгийн зөвлөлөө гэсэн байна.